Эхлээд энэ өгүүлбэрийг уншиж үзье. А, Б хотуудаас 60 км/цаг ба 50 км/цагийн хурдтай 2 машин угталцсан зэрэг гарваа гэж. За 6-аар илэрхийлэх юм бол энд А хот, энд Б хот. А хотоос гарсан машин 60 км/цагийн хурдтай, Б хотоос гарсан машин 50 км/цагийн хурдтай. Нэг цагийн дараа А хотоос гарсан машин 60 км яваад, Б хотоос гарсан машин 50 км яваад энд ирнэ. Хоёр машины туулсан замуудыг шарангуйд утсвал энэ өгөөд нийтдээ 60 дээр нэмэх нь 50 буюу 110 км явсан гэсэн үг. Бодлогын өгүүлбэрт 2 цагийн дараа уулзалтна гэсэн учраас дахин 1 цагийн дараа 1-р машин 60 км, 2-р машин 50 км яваад хоорондоо уулзалтна. Эндээс харуул дахиад 60 км дээр нэмэх нь 50 буюу 110 км явна. Нийтдээ хоёр хотын хоорондох зай 220 км гэдэг нь харагдана. Угталцах хөдөлгөөний бодлогуудын хувьд хамгийн чухал зүйл нь 1 цагийн дотор хичнээн километр ойртож байгаа нь хамгийн чухал байдаг. Манай бодлогын хувьд бол 1 цагийн дотор 60 дээр нэмэх нь 50 км буюу 110 км ойртно гэдэг нь хамгийн чухал. Тэгэхээр цаашдаа угталцах хөдөлгөөний бодлогыг бодохдоо ойртож байгаа хурдыг нь тооцож бодвол маш хэлбэр болно. Тэгэхээр манай бодлого 1 цагийн дотор 60 км/цаг дээр нэмэх нь 50 км/цаг буюу 110 км/цаг гэж гарна. Энэ бол ойртож байгаа хурд нь. Энэ хурдаараа 2 цаг яваад уулзалтна. Тэгэхээр энэ хурдыг бид нэр 2-оор оржуулад нийт зай гарч ирнэ. Суудлын машин А хотоос Б хот хүртэл 4 цаг явдаг. Харин ачааны машин Б хотоос А хот хүртэл 5 цаг явдаг. Энийг 6-аар илэрхийлэхийн тулд хотуудын хоорондох зайг 4-т ч хуваагддаг, 5-т ч хуваагддаг байхаар зуръя. 4 ба 5-ын аль алинд нь хуваагддаг хамгийн бага тоо бол 20 юм. Иймд А, Б хотын хоорондох зайг 20 нүдтэй байхаар зурвал тохиромжтой. Энд А хот, энд Б хот. А хотоос суудлын машин гарна, Б хотоос ачааны машин гарна. Суудлын машин А-гаас Б хүртэл 4 цаг явдаг гэдгээс 1 цагт нийт замыг 4 тэнцүү хэсэг хуваасны 1 хэсгийг нь явна. Өөрөөр хэлэх юм бол 1 цагийн дараа суудлын машин энд ирсэн байна. Харин ачааны машин нийт замыг 5 тэнцүү хэсэг хуваасны 1 хэсгийг нь 1 цагийн дотор явна. Өөрөөр хэлэх юм бол ачааны машин 1 цагийн дараа энд ирсэн байна. Бодлогын өгүүлбэрт байгаа 2 цагийн дараа гэсэн үгийг харах юм бол дахиад 1 цагийн дараа суудлын машин энд ирсэн байна. Ачааны машин энд ирнэ. Хоорондох цаг шараад тэмдэглэх юм бол энэ нь 30 км-тэй тэнцүү байх ёстой. Хоёр нүдний урт нийлээд 30 км байгаа учраас нэг нүдний урт 15 км гэж гарч ирнэ. А-гаас Б хот хүртэл нийтдээ 20 нүд байгаа учраас 15-ыг 20-оор үржүүлээд 300 км гэж гарна. За одоо арай өөрөөр бодож үзье. Өмнөх бодлогонд ярилцсан ёсоор ойрт хурдаар нь тооцох юм бол 1 цагийн дотор 4-ний 1 дээр нэмэх нь 5-ны 1 буюу 20-ны 9 хэсгийг нь туулна. 2 цагийн дараа 2-ыг үржих нь 29 буюу 10-ны 9 хэсгийг нь туулсан гэж гарч ирнэ. Мэдээж 10-ны 9-ийг нь туулсан учраас 10-ны 1 нь үлдэнэ. Үлдсэн 10-ны 1 нь 30 км-тэй тэнцүү гэдгээс нийт 300 км байх нь ойлгомжтой.
хоорондоо 307.5 км зайтай хоёр хотоос 35 км цаг ба 30 км цагийн урттай хоёр галт тэрэг хөтөлцөн гарчээ. За 6-аар илэрхийлвэл ийм болох бөгөөд эхний галт тэрэг нь 35 км цаг, дараагийнх нь 30 км цагийн урттай. Энэ хордуудыг нэмбэл 65 км цаг гарах бөгөөд энэ нь хоёр галт тэрэгний 1 цагийн дотор ойртох хэмжээ. Нөгөө талаас энэ хоёр галт тэрэгний 1 цагийн дотор туулах зам гарч ирнэ. Энэ өгүүлбэрийг бишээ хоёр хотын хоорондох зөвлөлт эхний галт тэрэг нөгөөгөөс 1.5 цагийн өмнө очив. Эндээс хоёр хотын хооронд хаа нэгтээ нэг зөвлөг байгаа. Тэр зөвлөгт нь эхний галт тэрэг төрүүлж очих нэ. Яг энэ үед хоёрдугаар галт тэрэг зөвлөгт очиход 0.5 цаг дутуу байна. Хоёрдугаар галт тэрэгний урдыг 0.5-аар үржүүлэх юм бол 15 км гэж гарч ирэх бөгөөд энэ бол энэ хоорондох зай юм. Хоёр галт тэрэг нийтдээ ийм зам туулсан бөгөөд энэ нь 307.5-аас хасах нь 15 км буюу 292.5 км гэж гарч ирнэ. Бид хамгийн ихэнд хоёр галт тэрэг 1 цагийн дотор нийтдээ 65 км цаг туулдаг гэж олсон байгаа учраас энэ урдаараа 292.5 км-ийг хэдэн цаг туулахыг болж болно. Ингэхийн тулд 292.5 км-ийг 65 км цагтаа хуваавал 4.5 цаг гарах бөгөөд хоёр галт тэрэг нийтдээ 4.5 цаг туулсны дараагаар нэгдүгээр галт тэрэг зөвлөгт очсон гэсэн үг. Эндээс эхний галт тэрэг 35 км цагийн үржих нь 4.5 цаг, хоёр дахь галт тэрэг 30 км цагийн үржих нь 4.5 цаг. Эдгээрийг үржүүлж үзвэл 35-ыг 4.5-аар үржүүлээд 157.5. Эхнийх нь 157.5 км явсан гэсэн үг. 30-ыг 4.5-аар үржүүлээд 135 км гэж гарна. Энэ бол хоёрдугаархын одоогийн байдлаар явсан замын хэмжээ. Үүн дээр 15 км нэмбэл 150 км бол. Ингээд зөвлөгөөс хотод хүртэлх зай нь 157.5 150 км гэж гарч ирнэ. Бусад бодлогууд болон хичээлийг бүтнээр нь iMaths-ийн мань сайтаас үзээрэй.